Миний байр суурь маш тодорхой. Хурдны зам хэрэгтэй. Гагцгүй байгаль одоо экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан өөр одоо үүсэх ёстой зөндөө юмуд байна шүү дээ. Адаглаад энэ чинь хурдны замыг төлөвлөлтөд чинь Батлан амгалан чиг баримжаатай төлөв тооцох ёстой байхгүй юу? Гэх мэтсэн 6 томоохон асуудлын хүрээнд тооцдог. Энэ тэргуунд бол эдийн засгийн цаг алдалтаас үүдэлтэй асар их эдийн засгийн хохирлыг бид нэр амсдаг. Эд төгжрээтэй үед багтаал 3 цагийг машин дотроо хийж бүтээсэн юмгүй өнгөрөөдөг үстэй. Хүний эрүүл мэндийн асуудал хөндөгддөг. Ялангуяа энэ эмэгтэй хүмүүст маш хүн дээр тусдаг. Мань мэтэг бол одоо илүү цаг зарцуулдаг хүмүүс шүү дээ. За өөр хүүхдүүд тэгэл одоо гоо сайхны асуудал гэдэг. Үнэн бицтэй энийг гэдэг. Тэгэхээр цаг алдалтаас үүдэлтэй эдийн засаг нийгмийн маш том хохирол байгаа. Мэдээж байгаль экологийн асуудал чухал байлгүй яах вэ? Энд дэр би эсэргүүцээд байгаа усуудыг бол буруутгахгүй. Гагцгүй энийг аль талдаа зөв зохистой байдлаар шийдэж болно шүү дээ. Тэгээ өчигдөр засгийн газрын уралдаан дээр ерөнхий сайд энийг хууль хяналтын байгууллага дүгнэлт гаргатал төр хойшлуулъя гэсэн. Тэгэхээр хууль хяналтын байгууллага энийг нэг яаралтай шалгаад нэгтлэлт нь гаргачмаар байгаа. Тэр хятадын компани руу шилжүүлсэн 500 тэрбум болоо 600 тэрбум гэж яригадаад байдаг. Энэ хууль ёсны юм уу үгүй юм уу? Ер нь энийг тендер сонгон шалруулалттай холбоотой хуулийн зөрчил үүссэн юм уу үгүй юм? Энэний ард авилгал хулгай байгаа юм уу үгүй юм уу? Гэх мэтлэн бүгдийн хуулийн байгууллага нэн даруй шалгаад тогтоогоод асуудалгүй бол байгаль экологийн асуудлыг зөв зохистой шийдээд энийг бол би урагшлах ёстой гэдэг хатуу байр суурьтай байгаа. Нэгэнт олон нийтийн эргэлзээ юм байгаа учраас шалгачих. Ерөнхий сайдын өчигдөр гаргасан шийдвэр зөв. Гагцуу цаг алдмааргүй. Яагаад тэгэхээр манайх чинь хийж бүтээдэг улирлын хэдхэн сартаа. Нэг 5-6 сартаа. Энэ хугацаанд амжиж хийхгүйгээс үүдэлтэй мөн л эдийн засаг санхүү төсвийн хохирлыг бид нар өөрсдөө амсдаг шүү дээ.